За юу яцхан Dream PST 5-нд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд энэ удаагийн хичээлээр 5-нд After Effects-ийн одоо багцлтгой хичээлийг одоо хүргэх гэж байна. За тэгээд 5-нд өмнөх бичлэг дээр хэлсэн байгаа. За тэгээд энэ дээр энэ хичээл дээр юу үзэх вэ гэхээр одоо Video Copilot-ийн Optical Flares гэх одоо нэгэн эффектийг үзэх болно. За энэ миний дуртай эффект байгаа. За тэгээ эхэлцгээе. За юуны түрүүн та шинэ одоо прожект нэх хэрэгтэй. За тэгээ прожект нь энд байна. Та ямар нэгэн одоо шинэ эффект хийх болгондоо одоо энэ composition settings руу орж одоо өөрийнхөө тохиргоо хийх хэрэгтэй. За энд ингээ бүх тохиргоонууд нь байна. За тэгээ энийг сонгочихъя. За тэгээд хэмжээ за хийдэж зөн та өөрөө мэдээд за энэ локийг унтраахгүй болохгүй. За тэгээд 800. За тэгээ нэг энэ HT1000 за 2.1 за энэ ногтуулна. За тэгээ 24-ийн фреймийн хурдтай. За тэгээд нэг 6 за 7 секундын 7 секунд ахтуулна. За тэгээ энэ дээр нэрээ өгч болно. За зүгээр тест. За тэг окей дараа. За ингээд таны хуудас одоо прожектын хуудас нэгтлээ. За тэгээд хэрвээ таны цаг энэ дээрээ жоохон өөр байвал контролоо дарж агаад за тэгээ маус нэгэ дараад энэ ингээ өөрчилж болно. За одоо энэ дээр одоо ямар нэгэн одоо үг хүчийг ивэл за одоо Dream PST ер нь Photoshop-тай жоохон төстэй. За тэгээд эхлээд дараад тэгээд Shift-тэй яана бохируулна. За тэгээд фондо итгэжүүлж агаад за тэгээд фондо сольж болно. За юм байна. За тэгээд хөдлөх бол зүгээр энэ дээдлийн маусын хэсэг дээрээ тохируулж агаад ингээ хөдлөж болно. За хөдлөлөө. За ингээ голлуулна. Хэрвээ гол цэгийг нь олохгүй байвал та энэ title action save гэж агаад за тэгээ яг ингээ гол цэгийг нь олоод за тэгээд унтрааж болно. За тэгээд дараагийн хэсэг нь болохоор одоо энэ хэрхэн том болох вэ гэнэ. Яг зөв хэмжээгээр нь за энүүгээр том болгосон ч болно. Тэгтээ keyboard-оор хийвэл илүү дээр байх. За S үсгээ дарангууд энэ доод талд нь scale гэж гарч ирнэ. За зарсан баг. За тэгээд одоо энийг хэрхэн одоо алга болгох вэ? Одоо нэг алга бол баг зэрэгээр тодорч гарч ирдэг болох. За тийм учраас энийг та T үсгээ дарж агаад энэ opacity гэдгийг гаргаж ирнэ. За тэгээд энэ урд нэг цаг гарч байгаа. За энэ бол After Effects-ийн гол хэрэгсэл. Ер нь бүх effects дээр нь байгаа. Тэгээ хэрвээ та тэр эффектийг идэвхжүүлэхийг хүсэж байгаа бол энэ цаг дээр нэг дараад за тэгээд ингэж явуулаад за энэ хүртэл одоо 3 секунд хүртэл гэсэн үг. За тэгээд 3 секунд хүртэл явуулаад opacity-г нь тэгээр тавина. За одоо харъя. Ингээ баг зэрэг авчин. За тэгвэл эсэргээрээ болгоё гэвэл за эсэргээрээ болгоё гэвэл та энийг нь ихэндээ хажиж агаад эхлээд тэг. За тэгээ 3 секунд дээр хажиж агаад за тэгээд 100. За тэгээд заарчаа. Заарцгаая. За дэндүү удаан байна. Бас 3 секунд. За тийм учраас энийгээ ингэж хөдөлгөж болно. За тэгвэл тодорхойлтын хугацаа хамаагүй хурдан болно. За нэг 2 секунд байхад болно. За 3 секунд. За тэгээд хэрвээ таны одоо энэ гацаад байвал за одоо энд байгаа pool за half гэвэл илүү хурдан. За төрүүжээс хамаагүй хурдан уншиж чинь. За тэгээд эсвэл third гэвэл бүр илүү хурдан уншина. Энэ зүгээр энэ хэсэг дээр графикийг муутгаж байгаа. За тэгтээ pool-оор нэвчээ илүү тод харагдана. За нэг ийм хэсэг байна. За тэгээд энэ доод талаа бас нуухыг хүсвэл энэ дээр хэсэг дээр дарж агаад ингээд нууж болно. За энд бүх тохиргоонууд нь байгаа.
За одоо хэрвээ таны энэ одоо энэ хэсэг байхгүй бол зүгээр F4 товчороо ингэж сольж одоо энэ хэрэгслүүдээ гаргаж ирнэ. За ингээд ихний нэг эффект боллоо. За тэгээд одоо энэ дээр өшөөнийг сонирхолтой эффектүүдийг оруулъя гэвэл за layer, new, за тэгээд solid. За энэ solid нь ямар нэг эффект ороход хэрэгэлдэг. Эсвэл за өнгө оруулах гэх мэт энэ зүйлд хэрэгэлдэг. За тэгээд таны composition-тэй адилхан хэмжээтэй гарч ирнэ. За тэгээд дээд талд нэрийг өгнө. За энэ доод талд нь хар өнгөөр өгчээ. За тэгээд окей гарангууд таны solid гарч ирнэ. За энэ дээрээ унтраахаас ахыг Photoshop-тай адилхан. За эсвэл та энэ хэсгийг орлдмооргүй байвал энэ цоочлох хэсэг байна. Тэгэхээр энэ хэсэг ингээд анивчаа гарч байгаа. Энэ цоочлогдсон гэсэн үг. За ингээд цоож үздэг. За тэгээд энэ дээр одоо хэрхэн эффект оруулах вэ гэхээр за эхлээ solid-д итгэжүүлж агаад effect, video copilot, optical players. За энд гэрлийн эффект байна. За энэ одоо анх гараагүй байхдаа ихэнх графикчд өөрсдөө гэрлээ хийж нэлээд цагийг алддаг байсан. За тэгээ энэ optical players бэлэн одоо ийм гэрэл гаргаж ирснээр одоо графикчдын нэлээд асуудлыг шийдэж өгсөн одоо тийм эффект болсон. За тэгээд энийг та суулгахын тулд би та бүхэнд татаж өгөхөөр тавьсан байгаа. За мөн доод талд нь хэрхэн суулгах талаар хичээлийг оруулсан байгаа. За тэгтээ тэр хичээл нь гадаадын хичээл байгаа. Зүгээр танд ойлгомжтой. За одоо энийг хэрхэн анимашнд оруулах вэ гэхээр за энэ дээд талд байгаа энэ option гэсэн рүү ороод за энэ эффектийн гол хэрэгслүүд байгаа. За энд presets-үүд байна. Одоо хэрэглэгдэхүүд. За ингээ pro preset гэдэг энд маш олон төрлийн гэрлүүд байгаа. За тэгээ энэчнээс та хүснээ сонгож авч болно. За маш олон төрлийн гэрлийн эффектүүд байна. За тэгвэл ухрааж агаад за motion хийх гэрлийн хэрэгслүүд за гэрэл жижиг төрлийн гэрлүүд. За тэгээд за тэгвэл natural гэдгээс нарыг. За юм байна. За тэгвэл pro presets 2. За тэгтээ та бүхэнд энэ pro preset 2-ыг одоохондоо өгөх боломжгүй байна. Дараач хичээл дээр өгөх болно. За тийм учраас та бүхэнд зөвхөн pro preset 1 нь ирэх болно. За жишээ нь энийг сонгочихъя. За тэгээд энэ доод талд нь та одоо жишээ нь энэ хэсгийг оруулмааргүй байвал за зөвхөн hide гээд аль хэсгийг оруулмаар гэдгийг сонгож жагаад хийж болно. За тэгээ энэ дээр илүү тод болох уу эсвэл за бүдэг болох уу. За тэгээд өнгийн солих уу гэх мэт эффектүүд нь байгаа. За тэгээд за та ингээ гэрлээ сонгосон бол окей дарна. За одоо ингээ таны гэрэл уншина. За ингээ болчлоо. Наашлаа. За одоо optical place дээр дарж чад. За гэрлээ туршаад үзье. За тэгээд жоохон гацаад байвал энэ хэсгээр нь орж агаад за 16 битийн channel дээр нь очиж агаад тэгвэл илүү тод харагдах болно. За та жоохон уншиж байна. За тэгээд энийг хайлт дээр нь тавьж агаад за ингүүл илүү гацхгүй явах болно. За боллоо. За одоо энийг хэрхэн одоо өгтэйгээ хослуулах вэ гэхээр за F4-д орж агаад одоо энийг add хийн. Screen нэ. За ингээ үг нь гараад ирлээ. За одоо энэ гэрлийн анимашнд оруулъя. Solid дээр тааруулж агаад эффект оруулаад
За энэчнээс гэрэл илүү эрүүл зохих бах. За хараадах. За болж байна. За тэгээд гэрлээ одоо анимашнд оруулахын тулд сонгож агаад. За юуны түрүүнд эхлээд brights явна. За эхлээд тэг байх хэрэгтэй. За дараа нь гэрлийн хэсгээр хөдөлгөөн за тэгээд center position байх хэрэгтэй. За тэгээд эхлээд урагшаа явуулаад за яг хаана хэсэгт нь тодорч байна гэдгээс харж агаад. За тэгээд энэ хэсэг хүртэл нь ингэж явуулаад за тэгээд brights 100 дээр өгөөд за одоо харцгаая. За гэрэл анивчлаа. Гэрэл тодорлоо. За юм байна. За тэгвэл дахиад нэг гэрэл оруулъя. За тэгээд solid за нэг OP гэж тэмдэглэчээ. Optical flares. За тэгээд аашлаа OP flares. За тэг окей. За effect video pilot. За тэг optical flares. За тэгээд дахиад нэг гэрэл сонгоё. За та бүхэн pro preset нэг нь өгнөсөн, хоёрын дараа нь өгсөн. За тийм учраас нэгээс нь сонгоч. За энэ илүү сонирхолтой байна. За тэгээд хасах зүйлээ үйл энэ доотлол хэсгээс хасаад за тодруулах бол дээдлийн хэсэг, за өнгийн солих бол энэ байна. За тэг окей даа. За энийг скрин дээр өгнө. За одоо энийг хэрхэн ашиглах вэ? За ягаад энэ толгоо дээгүүр нь явуулж болохгүй ч. За тийм учраас энэ чинээс эхлэе. За тэгээд за төрхөн зурда доотлын гэрлийг хасчихъя. За тэгээд хамгийн эхлээд brights за эхлээд тэгээр өгөх хэрэгтэй. За тэрний дараа position. За тэгээд таахан хавцаараа зогсож байна. За ингэж яваад за энд дуусгая. За тэгээ нэг 100 дээр өгчнө. За одоо доотлийнхоо optical flares хасая. За харцгаая. За гайхал. За ингээд боллоо. За тэгээд өөрийнхөө хүссэн гэрлээ хідэн ч удаа хийж болно. За тэгээд хамгийн гол нь эффект нэмэгт хэрээр одоо гацдаг гэдгийг анхааруулъя. За тэгээд та бүхэн хэрэг гэрэл юмэр байна. Таны дур. За тэгээд энд өшөө юм байна гэвэл за өнгийн ингэ сольж болно. За тэгээд энд 3D болох за эсвэл track lights за энэний дараа хичээл дээр зааж өгье. Та бүхэнд одоохондоо анхаа хэсгээс нь явуулж байна. За тэгээд энэ богино хичээл та бүхэн таалагдсан итгэлтэй байна. За тэгээд надад бас жоохон зам муу байна. Тийм учраас та бүхэн удаа хичээл заах боломжгүй байна. За тэгээд та бүхнээс бас танд бас та бүхэнд бас бэлэг барих үднээс одоо бэлэн эффект та бүхэнд одоо татж өгөхөөр тавьсан байгаа. За энд байна. Бэлэн эффект та бүхэн өөрсдийн гэсэн интротой болох гэж бол ингээд бэлэн эффект та бүхэн нийт 10 бэлэн эффект байна. За та бүхэн өөрсдийнхөө хүснэг нь сонгож жагаад за тэгээд бичлэг болох боломжтой. За энд нэг зарим нэг хэсэг нь жоохон устцсан байх. За тэгээд энэ хэсэгтэр нь одоо энэ dirty rate гээд энэ хэсэгтэр нь та нэг texture олж жагаад за texture олж байгаа. За нэг үзээтгэе. За texture за жишээ нь энэ хот болох байх.
За тэгээд нэг save хийгээд за тэгээд downloads дотор grunge texture. За тэгээд file import file. За тэгээд downloads дотор байх хэвээр. За энд байна. За тэгээд texture энэ дээр нь гаргаад өгөхөд таны одоо texture энд байна. За тэгээд энэ texture нь шар өнгөтэй байсан санагдаж байна. За жоохон шарвтар тийм texture байсан санагдаж байна. За хэрвээ за яг энийг нь өнгийн соли за гэж бодож байгаа бол энэ color correction. За тэгээд энэ curves жишээ нь curves гэж болно. За жоохон харавтар гэдэг жоохон цагаан багсчихъя. За тэгээд red жоохон red өнгө. За тэгээд жишээ нь ногоог жоохон оруулчихъя. За тэгээд дахиад жоохон цэнхэр өнгө нэмээд өгөхөөр ингээд жоохон боровтор. За ингээд шаран ногоовтор өнгөтэй. За тэгээд та өөрөө тохируулаад хийж болно. За эсвэл дахиад нэг энэ effect color correction. За тэгээд hue saturation гэдэг байгаа. Тэгээд энэ тэгээд өнгийн ингээд солиод өгнө. За тэгээд энэ доотлихоо устгахч болно. За тэгээд эний нэрийг хэрхэн солих вэ гэхээр за энд байна. За энэ дээр хоёр дараад тэнгууд итгэвчин. За тэгээд энэ дээр dream PSD. За тэгээд behind the wall. За энэ dream PSD. За тэгээд on leon. За тэгээд ард нь дахиад нэг сүудэр байгаах. За энэ сүудрээ хэсэг нь энд байна. За ингээд сүудэр яг зөв таарж байна. За тэгээд дараачихын дахиад нэг сүудэрнэ. За ингээд таарлаа. За даарцгаая. За одоо танд нэг тулгарх асуудал нь болохоор хэрхэн одоо бичлэг болгох вэ гэдэг нэг асуудал гарч ирнэ. За тэгээд энийг хэрхэн бичлэг болгох вэ гэхээр за энэ pre-render гээд за ишорно. За тэгээд мэдээ сейвлэх газараа хадгална. За ингээд таны pre-render-ээс гарч ирнэ. За тэгээд энд жоох өөрчлөлт хийх хэрэгтэй. Таны компьютер жоохон хүчин чадал муутай байвал за энэ OpenGL гэдгийг оруулж за тэгээд окей дараач хэсэг рүү нөрөөд за энэ Windows 4 гэдэг өөрөө цаанаасаа тохиргоо өгчихвэ. За тэгээд тэрвээ дуу оруулахыг хүсвэл энэ доод хэсэгт нь дууны хэсэг байна. За тэгээд хадгалах газар өөрчлөлт энэ хажууд хэсэгт нь байна. За тэгээд хэрвээ уншиж явах явцдаа гацчвал за та энэ help гэдгээр нь хийвэл болно. За эсвэл энэ best-ийн draft болох хэрэгтэй. За тэгээ окей дараад энэ render гэсэн товчоо дарахад за одоо таны энэ одоо энэ хийсэн project одоо бичлэг болох хэвээр. За ийм нэг юм байна. За тэгээд та бүхэнд бас сонирхолтой одоо project-уудыг баг багаар хүргэх болно. За тэгээд та бүхэн татаж аваад өөрсдийн гэсэн интротой болох хүсэж байгаа бол за энэ чинээсээ ингээд интрот бол за энэ бас арийнханаас устчиж саяны хоёр нь адилхан байсан бололтой. За энэ байж байна, энэ зүгээр байна. За та бүхэн хэрхэн фондыг салахыг сурсан ба. За тэгээд мөн бас нэг дахин нэг сайхан мэдээ нь болохоор та бүхэнд одоо хамгийн сайн одоо фонд хийдэг одоо нэг тийм одоо компаниудаа одоо нэг фонд хийдэг хүн одоо тийм компани гэдэг одоо компьютеруудын фондыг за тэнцэнээс бас шилдэг гэсэн фондуудыг авлаа. За тэгээд энэ project дээр тэр фондуудыг ашигласан байгаа. За тэгээд энэ фондыг та суулгах юм мэдэх бах. C руу ороод Windows руу ороод за тэгээд фонд гэсэн лөө
одоо хуулаад тавина. За тэгээд өнөөдрийн хичээлийн хүү дууслаа. За тэгээд та бүхэнд дараа хичээллэр одоо шинэ эффектүүд за тэгээд болвол нэг хэрхэн интро хийх талаар багцлалтгай хичээл хийх явдээ. За тэгээд анхаарал тавьсан хувьд баярлалаа. Дараа уулзлаа. Түр баяртай.